За та бүхэндээ MOOC-ийн талаар товчхон танилцуулъя. Онлайн сургалтын шинэ нэрийн үедээ бол бүх шатны сургалтыг хүртээмжтэй, чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. За боловсрол тулгарч байгаа шаардлага нь болохоор өртөг хүртээмж чанараас ихээхэн хамаарч байна. Хүртээмжийг ихсгвэл сургалтын чанар муудах хандлагатай, хүртээмжийг багасгавал өртөг өсөх хандлагатай байна. Сургалтын чанарыг эрс дээшлүүлэх, боловсролын салбарын үр өгөөжийг өндөр түвшинд хүргэх нь бол багш бидний бол зорилго. За үүнийг өөрчлөх, үүнийг боловсронгуй болгох тул MOOC гэсэн ойлголтыг сүүлийн үед авч үзэж байна. MOOC гэдэг бол шийдэл юм. За MOOC нь бол дараа үеийн сургалтч гэж үзэж байна. За MOOC гэдэг нь Massive Open Online Courses гэсэн үгний товчлол бөгөөд MOOC нь бүгдэд зориулсан онлайн хичээл юм. Хаанаас хизээч интернет холболттой байхад хүссэн юмаа сурч болно гэсэн үг. За нийтэд нээлттэй онлайн сургалт нь чанартай боловсролын туршлагыг цар хүрээтэй хүргэх боломжийг өгдөг. За дэлхийд даяар сая хүмүүс харьяарын өсөлт, харьяараа өөрчлөх, насан туршийн боловсрол, захим сургалт гэх мэт янз бүрийн шалтгаанаар нийтэд онлайн сургалтыг сонгон суралцж байна. За массив гэж юу вэ? За массив гэдэг нь бол тоо чухал биш юм аа. Хязгааргүй хуульж болох чанар чухал юм аа гэж үзэж байна. За зорилготой суралцахаар шийдсэн хүн бүрийн сургалтыг зохион байгуулах хэлбэрээ гэж тодорхойлох нэг. За open гэдэг нь бол техник тоног хэрэгсэл байхад хинч хаанаас ч энэ MOOC-ийг бол ашиглаж болно гэдгийг гаргаж ирсэн бөгөөд энэ бол хүн бүрт нээлттэй, заавал оюутан байх албагүй гэдгийг бол авч үзэж байна. За MOOC-г зориулсан хэд хэдэн платформуд бол хөгжиж байна. За эндээс бол edX нээлттэй платформ MOOC-ийг хөгжүүлэх дүрмээ өөртөө хүснээрээ зохиоход боломжийг бол нээж өгсөн. За онлайн нь болохоор MOOC нь зөвхөн онлайнаар л явагдах зориулттай боловсруулагдсан гэж үзэж байна. Зөвхөн онлайнаар л энэ онлайнд зориулагдсан. За курс нь болохоор тухайн хичээлийн цогц үйл ажиллагааг авч үзнэ. За тухайлбал судлах гэж байгаа зүйлийн зорилго зорилтууд, суралцсан үр дүн, тухайн хичээлийн хөтөлбөр, сургалтын материал, үнэлгээний арга хэрэгсэл, төгсөлтийн гэрчлэгээ зэргийг багтаасан байдаг. За тэгвэл энэ MOOC нь болохоор бүх нийт нээлттэй үн төлбөргүй боловч зарим тохиолдолд энийг хөгжүүлэх гэж байгаа, цааш нь бүх нийтэд сургалт өгөх гэж байгаа. Тийм ээ. Дараагийнхын агсан шатны төвшин суралцах гэж байгаа бол төлбөр төлөөд сертификат авах боломжийг бас нээж өгсөн. За MOOC-ийн товч танилцуулгыг хүргэе. За MOOC нь бол дотроо CMOOC, XMOOC гэсэн хоёр хөлбраар хөгжиж байна. За 2008 онд бол анх Канадын Манитобагийн их сургууль 27 оюутанд зөвхөн зориулаад нээлттэй биш байдлаар энэ MOOC-ийг хөгжүүлж эхэлсэн. За гэвч 27 оюутанд зориулсан энэ MOOC маань 2200 оюутан онлайнаар хандлт хийсэн байна. За тэгвэл 2011 онд бол Стэнфордын их сургууль компьютерийн шинжилгээ ухааны салбар хиймэл оюун ухааны удирдгал хичээлээрээ MOOC-ийн хөгжүүлэлт хийсэн нь 160 мянган гаруй эсэлт авсан байгаа. За энэ дээр бол XMOOC эндээс үүсч өгсөн гэж үздэг. За MOOC-ийн хоорондын ялгаа нь юу юм бэ? CMOOC, XMOOC-ийн ялгаа нь юу вэ? За XMOOC нь бол багш төвтэй, багш бол оюутанд мэдээллийг түгээгч юм аа. За ингээд өөр хоорондоо харьцаж байгаа контент гэж үзсэн бол CMOOC нь оюутан буюу суралцагч төвтэй өөр хоорондоо хамааралтай нэг нэгнээсээ суралцсан уян хатман өөрийгөө нээлттэйгээр хөгжүүлж чадж байгаа ийм контент юм аа гэж үзэж байна. Тэгэхээр энэ CMOOC руу ерөнхийдөө шилжих хандлагыг хийхэн боловсролын систем шаардж байна. За энэ MOOC-ийн давуу болон сул талуудаас дурдъя. За MOOC бол шилдэг хөтөлбөр юм аа гэж үзэж байгаа. За нэгдүгээрт нь бол дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын өндөр чанартай агуулгыг хүргэдэг. Хоёрдугаарт нь бол хөгжиж буй орны хувьд өндөр чанартай агуулгад хандах, хүртээмжийг нээлттэй болгоход бол ач тустай. За энэ нь бол боловсролыг нээлттэй, хүртээмжтэй заавал оюутан суралцах албагүй юм аа хинч болов суралцах боломжтой маа гэдгийг зааж өгч байна. За 3 дугаарт нь бол сургуулийн нүүр царай болоход бол энэ MOOC-ийг их ашиглаж байна. За суралцахыг хөгжүүлэх, мөн сонирхол болон практикт суурилсан том захим нэгдлийг бий болгож байна. За 4 дугаарт нь насан туршийн болон тасралтгүй боловсролын маш үн цэнтэй хэлбэр рүү орж өгч байна. Өөрөөр хэлбэл энэ нь бол зардал өндөр гэвч хэрэглэгч талаасаа зардал бол маш бага. Тийм ч их биш байна гэсэн үг. За 5 дугаарт нь бол уламжлалт
ялангуяа элит сургуулиудыг онлайн болон нээлттэй суралцахын талаар стратеги эргэн харах түлхэж болж байна. За 6-аад нь зарим ихтэй сургуулиуд өөрсдөө олон нийтэд таниулж брэнд нэрийг гаргаж нэр хүндээ өргөжүүлэхэд хэрэгжилж байна. За энэ дээр яг тухас жишээд бол одоо бол багшгүй ийм сургалт гэсэн үг МУК нь. За ирээдүйн их сургуулж гэж бас үзэж байна. Тэгвэл бусад томоохон ихтэй сургуулиуд Аранка тодорхойлох эренблэгтэй МУК дээр хэдэн хичээл байрлуулсан тэр хичээлээс хэдэн оюутан суралцаж төгссөн бэ гэдгээр бас сургуулиудын эрэг ранк тодорхойлогдчих. За 7-д нь бол МУК-ийн чанар үнэлгээ хийхтэй холбоотойгоор дээд боловсролд гардаг маш том хувьсэл зардлыг байхгүй болгож байна. За юун дээр бол маш томоохон хувь нэмээр оруулж байна гэж үзэж байна. За нэг дутагдaltaй талыг нэмээд хэлвэл энэ МУК дээр тавьсан файлыг бол хэрэглэгч хуулах зохиогчийн эрхэд халдах зүйлүүд бол одоогоор шийдэгдэг байна. Энэ дээр бол жоохон дутагдaltaй тал дээр байна гэсэн үг. За МУК-ийг юу МУК болгосон бэ гэх. За МУК-ийг МУК болгоход хоёр хүчин зүйл ерөнхийдөө нөлөөлж байна гэж үзэж байна. За Qtdog буюу суралцсан ухаан. За Qtdog нь болохоор бие дааж суралцсан талаарх орчин үеийн үзэл баримтлал бөгөөд сургалтын цөмөн өөрсдийн сурах үйл явцыг бие дааж удирдах, залах, ухамсартай залуучууд насан туршид байдаг гэд. За энэ нь бол уламжлалт сургалтын аргаас ерөнхийдөө харилцан бие биенээсээ суралцах арга руу шилжсэн энэ шилжилтийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн суралцсан хэлбэр юм аа. Хэрэглэгч нь бол өөрөө зорилгоо тодорхойлсон төлөвлөгөөтэй. За эндээ хүрэхийн тулд хүсэл эрмэлзлээ эндээ зориулж байгаа зүйл дээр энийг бол яг суралцсан ухаан гэж авч үзэж байна. За суралцсан дизайн. За суралцсан дизайн нь бол сурах үйл ажиллагааг үр дүнтэйгээр төлөвлөх системийн арга зам. Өөрөөр хэлбэл төлөвлөгөө процессыг хэлж байна. За энд болохоор суралцсан дизайн процесс буюу үйл явц, бодит байдал, шинжлэх ухаан, мэрэгжлийн чиглэл, хичээлүүдийн уялдаа холбоонуудыг гаргаж өгөхөөрөө бол онцлог байна. За суралцагч юу бодож байна? За энэ нь бол ерөнхийдөө IQ буюу бидний IQ. За суралцагч юу мэдэрч байна? Энэ нь бол EQ. Тэгвэл IQ, EQ-г нэгдлүүл ерөнхийдөө суралцсан дизайн юм аа. Сэтгүүд нь тулгуурлаад, хүний санаа бодолд нь тулгуурлаад сургалтыг л явуулах зорилготой маа. За энэний жишээ нь бол гадаадын ихтэй сургуулиуд, манай Монголын дотоодын ихтэй сургуулиуд гэсэн виртуал лаборатори буюу виртуал орчныг бол хөгжүүлэхийг бас зорж байгаа юм байна. Энэ дээр үл жишээ олгоод материалын сонголт шахалтын виртуал лабораторийн жишээг оруулъя. За энэ жишээнээс бол шахалтаар 200 кН хүчээр металлыг шахаад за тэр шахалтан дээр гарах үйлдвэрийн график буюу компьютер дээр хэрэг гаргасныг виртуал лабораториор үзүүлсэн байна. За тэгвэл багшид зориулсан МУК платформыг хэрхэн хөгжүүлэх тухай товч танилцуулгыг та бүхэндээ хүргье. За OpenEdX.org гэсэн энэ платформоор бид нэр цахим хичээлээ хөгжүүлнэ. За энэ юу гэхээр ер нь open ийм source code дээр тулгуурласан ийм платформ байна. За энэ дээр self managed, fully managed гэж байгаа. Self managed нь болохоор өөрөө өөртөө зориулж хийдэг бол fully managed нь хэрэглэгч буюу оюутан зориулж хийнэ гэсэн үг. За бидний хувьд хэрэглэгчид зориулж байгаа учраас fully managed-ийг сонгоод дараагийн платформ бол EduNext гэсэн платформ байна. За энэндээс бид нар энэ AWS service гэдгээс cloud subscriptions гэдгийг сонгоно. За энэ нь болохоор бидийг одоо ингээд цахим хичээл хөгжүүлэлтийг хийж болно гэсэн эрхийг олгож байгаа гэсэн үг. За шинэ аккаунт нэгээд анх хэрэглэгч орж байгаа хэлж болохоор шинэ аккаунт нэгээд орно. За бид нар сая сургалтын дээр аккаунт нээсэн учраас за би түүгээрээ ороо. За ингээд харагдах хэсэг нь энд байна. За зүүн гар талд харагдаж байгаа хэсэг нь болохоор энэ цэснүүд наа. За microsite settings гэдэг зүйл нь яадаг вэ гэхээр ер нь бидний энэ хөгжүүлж байгаа платформ маань үнд ямар харагдахын, нэршил нь ямар байхын, за нүүр зураг нь ямар байхын, арын зураг нь ямар байхын гэх мэтчлийн хөгжүүлэлтүүдийг хийдэг хэсэг. За LMS платформ нь болохоор оюутан буюу хэрэглэгчид маань энэ хэрхэн харагдах юм бэ гэж. За студио платформ энд багш нар маань өөрсдөө хөгжүүлэлтийг хийж эхэлнэ гэсэн үг. За new course гэдгээр энд харж байгаа new course-ээр болохоор надад хичээлүүдийг нээж болно. Ямар багшийн хөгжүүлэлт, барилгын профессор гэх мэтчлээ. За би энэ дээр өмнө нь энэ хичээлийг
оруулж ясан учраас үүн дээр үргэлжлүүлье. За new section гэдэг хичээл. New section дээр болохоор гэцэс. За энэ дээр болохоор бид нар лекц юм уу, семинар юм уу, эсвэл бие даалт юм уу, курсын ажил юм уу гэд ингээ өөрсдийнхөөрөө юу гэд байдгийн түүгээрээ секшнуудын нээчин. Дараа нь subsectionтэй. За subsection дээр эхлээд би энэ дээр лекц 1 гэж subsection нээчи. За subsection-ы дараагаар тус бүрэн дотор ингээ unit юм нэгжүүдтэй байна. Энд юу байна вэ гэхээр discussion байна, текст оруулж болно, PDF файл, зураг, эсвэл видео бичлэг, тэгээд сорилт гих мэдчлээ эдгээр ингээд оруулж болно. За энэ дээр би эхлээд та бүхэн текст оруулъя. Текст оруулахын тулд HTML дээр текст тавьчих дарнаа. За эдит тавьж дараад хуулах гэж байгаа текстээ оруулж ирээд пэст чинь. За ингээд publish тавьж оруулж ирээд ямар нэгэн мэдээлэл оруулж ирлээд ард нь заавал publish дарна. За энэ нь болохоор нөгөө хэрэглэгчд маань хэрэглэгч маань харах хэсгийг одоо үүсгэж байгаа гэсэн үг. За үүний дараа нэг зураг оруулъя. Зургийг мөн текст хэсгийн HTML-ийн текст хэсгээр оруулна. За тухайн оруулах гэж байгаа зургийг копидоод болчихно. За дараа нь HTML-ийн iframe tool гэдэг цэсээр бид нар ямар нэгэн сайтын мэдээлэл тэгээд нөгөө подкаст зэргийг оруулж болдог. За эдит тавьтарын энэ дээр болохоор iframe tool гэдэг нь юу вэ? Юуны тухай байд юм бэ гэх мэтлийн тайлбарыг өгсөн байгаа. За энэ дээр бид нар мэдээлэл оруулахын тулд ийм source code-ыг бичдэг юм байна. За хичээл орсон багш маань биднэрт энэ source code өгсөн байгаа. За энэ дээр интернет сайтаас мэдээлэл холбоход ямар код ашиглах вэ гэд. За тэр кодыг нь хуулж авчир тавиад дараа нь ямар мэдээний сайтнаас мэдээлэл авах гэж ингээд тэр сайтныхаа линкийг нь аваад энэ хаалтны хоорондох линкийг солиод өгнө. Энэ нь болохоор iframe гэдгийн source code нь ийм өргөнтэй өндөртэй байна гэсэн юм заалт байгаад тийм байна. За ингээд save. Ингээд бидний нөгөө сайтн дээрх мэдээлэл ороод ирсэн гэсэн үг. За үүний дараа нэг видео бичлэг оруулъя. За видеон дээрээ дараад edit тавьж даръя. За тэгээд хаанаас ямар видео хуулах гэж байгаа ингээд тухайн одоо би YouTube-аас видео бичлэг оруулъя. Линкийг нь аваад default video гэдгийн линкийг нь солиод save дарчих. За миний оруулж байгаа видео бичлэг ороод ирсэн. Publish. За гих мэтчлэн ингээд зүйлүүдийг оруулж болно. За мөн нөгөө компьютероос бид нар ямар нэгэн мэдээлэл оруулж болно. За энэ дээр би нэг компьютероос PDF файл хатъя. За нөгөө source code ашиглана. PDF материал оруулах гээд. За энэ платформ маань болохоор PowerPoint-ийг дэмждэг юм байлээ. Content-нээс файл uploads. За энэ дээр би нэг browse your computer гэдэг хаанаас заагаад оруулаад ирнэ. За ингээд файл оруулж ирсний дараагаар энэ studio гэдэг төвчийг дарна. Энэ нь болохоор одоо байрлалыг нь зааж өгөөд би энэ студиод хуулах гэж байгаа шүү гэд энэ байрлалыг зааж өгч байгаа гэсэн үг. За би хаан засвар хийх гэж байгаа тэр лугаа харлаа. За энэ дээр саний студиогийн байрлал PDF-ийн файлыг болж өнгөт за PDF файл маань ороод ирсэн. За ингээд бид нар тухайн edX платформ дээр ингээд хөгжүүлэлтийг хийж болох юм байна. Дотроо хідэн ч unit-тэй байж болно, хідэн ч subsection-тэй байж болно.